хай бүгдэнд нь өглөөний мэд тэгээд та бүхэндээ хэлэх. Би өөрөө ирд байсан. Тэгэхээр одоо яаж ингэж зөв яриад байна гэхээр өөрийнхөө хэрэгэлдэг амьдралдаа ашиглаж байсан 5 зүйлээс та бүхэндээ хэлж өгье. Нэгдүгээрт нь ярих баярах, тайван, удаан, тэгээд цэгцтэй ярих. Тэрхий олон үг нуршин гинэ. Тэгэхээр яг нөгөө үнэ ойлгохоор удаанаар хэдхэн үг багтлал. Хоёрдугаарт амьсгалаа зөв ашиглах. Ярихаа өмнө, үг хэлэхээ өмнө гүнзгий хэвлээ хэсгээсээ гүнзгий амьсгаа. Энэ маш сайн үгтэй шүү. Гуравдугаарт нь өөрийгөө битгий шах. Чи заавал бусдад зөв харагдах, эсвэл тийм гой сайхан байх байхгүй. Зүгээр өөрийнхөө яар өөрийгөө битгий шах. Би нүгийг хэлцүүл. Миний үдэд хэлэхгүй. Гэлэрэл ингэж энэ үг хэлцүү. No, яхан би болж өөрийгөө битгий шах. Тэгээд орчих. Харин дараа 1 2 дугаар миний дэдл ярьсан 1 2 дугаар дүрмийг санаад энэ хоёрыг хэрэгжүүлээд дахиад хэлэх зэрэг. Тэгэх юм бол маш дөрөвт нь давтаж дасгал хийх. Чанга дугаар ном унших. Талент өөрөөртөө ярих. Тэгээд гуравдугаарт нь хэрэгсэл өөрийнхөө хийдэг байсан дасгалууд байсан. Дахиад дараагийн хэлээр орж ирье. Тавт нь өөртөө итгэлтэй бай. Эцэг хүчтэй тэг эрг бичэн өвчмөн шиг тэг. Зөв техникээр зөв байдлаар явах юм бол энийг засч болдог. Ингээд олон алдагтай хүмүүс байдаг. Joe Biden маань Ed Sheeran дуучин Joe Biden маань ийм том хүмүүс Монголд ч гэсэн тийм хүмүүс ярьдаг хүмүүс маш их байдаг. Тэгэхээр бид нар тэгвэл ингийн жижиг хүмүүс ямар ч ялгаагүй тэгэхээр хэрхэн зөв яаж үлдэхээс бүх зүйл хамаарна тэгэхээр хүчтэй хязгаараа чадна.